Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Андар гэдэг. За, би яг 2 жилийн өмнө тестийн тайзан дээр хэрхэн эхлэх вэ? Хаанаас эхлэх вэ гэдээ итгээд тавьж байсан. Тэгвэл хүн болгон эхлэх айгуу чухал гэж хэлдэг шүү дээ, тийм. Нэг эхэлчих юм бол учир нь олдноо. Эхэлсэн бол учиртай. Тэ сэтгэл хүрсэн газар би яваад очт юм аа. Тэгэхээр анхныхаа үйлдэлийг ав хизээж хамаагүй ихэл iPhone 5-тай ч гэсэн ихэд гэл эхлүүлэх гэдэг. Гэтэл одоо биднэрт дахиад хамгийн том тулгарч байгаа асуудал гэх юм уу? Эсвэл хүний өдөр тутамдаа таардаг зүйл нь болохоор эхэлсний дараа яах юм бэ гэдэг дахиад нэг алхам, дахиад нэг юм урт journey гарч ирж байгаа байхгүй? Ягаад гэвэл хүн анх эхлэхдээ бүгдээрээ л их бах хэмжээгээр ямар нэгэн байдлаар амжилттай байхыг тэр эхлүүлсэн зүйлээ үр дүнд хүрэхийг хүсдэг те. Хүнд дурлж ирсэн хүн байна уу? Байна тий. Хүнд хайртай болж ирсэн эсвэл ямар нэгэн байдлаар хосын ярилцаанд ч юм уу орж ирсэн хүмүүс байгаа бах тий. Анхнаасаа хүн крашлах хүртэл нэг тийм байдаг шүү дээ. Эхлэхдээ ингээд энэ нэг гоё болчих байх гэдэг нэг юм spark гэрэл ассан болохоор бүгдээ эхлүүлдэг тий. Гэтэл яг тэр эхлсний дараа honeymoon phase гэдэг нэг хэсэг үе явдаг тий. Яг эхний 3 сар юм уу 6 сар яг бүх юм нь хөөрхөн харагддаг. Дараг тий нусаа татж байгаа нь хүртэл хөөрхөн нүдэ анж байгаа нь хөөрхөн тий хүмүүс амьсгалгаар миний хайрт ч гэсэн амьсгалдаг гэж санагддаг тий. Ихтэл яг 6 сараас хойшоогоо хүмүүс энэ нөгөө жинхнээс харж хэлдэг штэ чи ямар их нусаа татдаг юм бэ гэж хэлдэг байхгүй тий. Чи жоохон муухай штэ юм бэ штэ гэдэг яг юм харагдаж эхэлдэг тийм үү. Тэгэхээр хосын харилцаа за ямар нэгэн шин зүйл сурах. За миний хувьд бол бизнес хийх байсан. Өөрийн гэсэн компани үүсгэн байгуулж явах байсан. Анх эхлэхдээ контент хийж хэлсэн байхгүй юу? Зүгээр хүсэл нь тэр надад төрсэн тэр spark тэр од нь болохоор ястанаар яг нэг тэг хүмүүс зүгээр англи хэл заах юм гэдэг spark-аар эхэлсэн. Гэрэл нь тэгэж ассан. Тэгээ тэрийг хийгээд эхэлсэн байхгүй юу гол нь. Яг камергүй эхэлсэн, тэг микрофон эхэлсэн. Гэтэл эхэлсний дараа юу болсон бэ гэсэн чинь хүү өдөр тустай болсон. Компани байгуулсан. Сургалтын төвөнд хичээлийн хөтөлбөр боловсруулах шаардлагатай болсон. Гэтэл нөгөөдөгч 19-тэй хүүхэд байсан тий. Тэгээд эхлэх гэдэг амар чухал юм байна гэдгийг тухайн үед айгүй онцгой эхэлчихэл юм бол амжилттай болцдог юм байна. Тэгээ хийж байгаа хүнд боломж нь ирд юм байна гэдэг дээрээ дасан чинь тэр spark нөгөө хосын харилцаа шиг 3 сарын дараа унтарч эхэлдэг. 6 сарын дараа унтарч эхэлдэг. Жилийн дараа гэхэд нэг юм давтаж байгаа юм санагддаг. Нэг киногоо дахин үзээд байгаа юм шиг санагддаг. Тэгвэл 10 жилийн турш 20 жилийн турш амжилттай яваад байгаа тэр хүмүүс ард нь яг юу байгаа юм бэ те тэгвэл унтарсан байгаа тэр spark-ыг хэдүүлээ яаж асаагаад тэгээд цаашдаа урт хугацаанд амжилттай байх боломжтой юм бэ гэдэг дээр азар хариултууд нь байгаа. Тэгэхээр би та нарт 3 жилийн турш өөрийнхөө те яг хийж үзээд алдаж үзээд тэгээд дээрээс нь сэтгэл зүйчтэй 3 жилийн турш нийцэс сурсан зүйлээ өнөөдөр хуваалцъя. За эхнийх нь болохоор spark гэж яриад байгаа тий. Нөгөө гэрэлтээд байдаг. Анх тэр сэтгэлийн чинь хөдөлгөөр догтлуулсан байгаа зүйл тэр зүйл алга болох юм байна гэдгийг хүлээн зөвшөөрнө. Тэгээд хамгийн чухал тавих хэрэгтэй зүйл нь болохоор тэр зүйл алга болсон дараа чамайг юу авч явах гэдгийг амар сайн бодох хэрэгтэй. Чамайг нөгөө нэг догтлоод дуусны дараа тэр хүнтэйгээ үргэлжлүүлж баймаар байна. Энэ гитарыг үргэлжлүүлж тоглосоор л баймаар байна гэдэг чинь утга учиртай зориг зүйлээр тогтдог. Утга учиртай зориг. Зориг чинь хитрхи том байх юм бол заяа. Би яг жилийн өмнө бүр амар burnout болж байгаа байхгүй. Яг ингээд шатаад дуусж байгаа. Burnout гэдэг үг чинь өөр юм шатаж дуусхыг хэлж байгаа. Дахиж нэмж хийх түлээгүй болсон тохиолдолд тэрийг үнс болоод чатаад дуусчлаа гэж хэлдэг байхгүй. Монгол хэл рүү орчуулах дээр ажлаас хашрах, юмнаас хашрах хам шинж гэж тэмдэглээд байдаг. Тэгвэл өнгөрсөн жил би яг burnout болоод midlife crisis гэдэг нөгөө дунд насны хямрал гэдэг шүү дээ. Хамаг ямар хэцүүлдэг. Тэр чинь надад өнгөрсөн жил ирсэн байхгүй. Хийж байгаа юм маань утга учиргүй санагдаад эсвэл тавьсан байгаа утга учиртай зүйл маань хизээч биелэхгүй юм шиг оргуу хоосон зүйлийн төлөө би хичээгээд байгаа юм шиг санагдаж ирсэн. Тэгээд бодсон чинь
хитрхи том зорилго тавьсан байгаа байхгүй юу? Бараг нөгөө сургалтын дөөрөө дамжуулаад Монголыг өөрчлөх гээд байгаа юм шиг тий? Ингээд хэдгээр аваар утгагүй байгаас та энэ нэг сургалтын төв юу тэгэхээр би нөгөө Монголын ирээдүйг боловсрлоор дамжуулж өөрчлөн гээд нэг 21-т хүүхэд бодоод яваад байсан чинь яг үнэндээ би 21-т сургалтын төв ажилладаг контент хийдэг хүний хувьд би сургалтандаа ороод ирсэн байгаа 20 хүүхдээ англи хэлийг сайжруулад ирээдүйх нь боломжийг нээж чадах юм байна штэ гэдэг утга учиртай зорилго байсан байгаа байхгүй. Тэгэхгүй хитрхи том зорилго тавьчихаар хүн тэрнээсээ хашраад тэр нь хүшгүй хол юм шиг санагдаад burn out болох гээд байдаг. Тэгэхээр чухалцах юм нь болохоор мэдээж утга учиртай зорилго гэдэг зүйлийг тавих хэрэгтэй. Хийж байгаа зүйл чинь мөнгөөр юм уу, тоогоор юм уу, эсвэл хийж байгаа зүйл чинь мөнгөөр юм уу, тоогоор юм уу, эсвэл хин нэгэн хүнд би мундаг гэж батлах байгаа биш. Чи өөрөө өөрийнхөө хүсэж байгаа тэр нэг энийг ихээр амар ад жаргалтай байдаг те. Excitement ч юм байхгүй болсон ч гэсэн хоолыг зогсохоор тавьдаг хүн байгаа. Чиний тэр хийх дуртай, хоол хийх дуртай гэдэг шиг тэр яг нөгөө утга учиртай зорилго чи юу юм бэ те? Тэрийг олох нь хамгийн чухал байдгаа гэж бодож болох нь. Тэгжээч хүн нөгөө excitementтэй сэтгэл хөдлөл догдолдог анхны тэр гал унтарсан байсан ч гэсэн өргөжлүүлээд хүсэж байгаа зорилгын төлөө утга учиртайгаар ядрахгүй явах боломжтой байдаг. Тэгээд зорилгоо бүр томоор нь биш мэдээж том асын хараа гэдэг айгүй хүмүүс ярьдаг шүү дээ. Асын хараатай зорилго амар чухал. Гэхдээ өнөөдөр би юу хийх юм бэ? Өнөөдөр юу хийхээр би зорилго руугаа нэг ч ихсэн алхам ойртож байгаа юм бэ гэдгээ айгүй сайн тодорхойлж боддог байж хэдүүлээ ядрахгүй. Наад шиг өнгөрсөн жил нөгөө нэг 20 идэх насан дээр нөгөө дунд насны хямралд орж шөнийн 2 цагт бүр юу хийгээд байгаа юм бэ? Болдиво өндөр гэж зовох шаардлагагүйгээр хүссэн зүйлээ өргөжлүүлээд хийж болно гэсэн. Мэдээж хүн болгоны дотор ассан гал байгаа. Тэгвэл тэр ассан галыг өргөжлүүлж явах нэг амин сүнс нь эхлэх тэгээд ихэлсэн зүйлээ утга учирыг үргэлж санд өргөжлүүлж барьж явах гэдэг зүйл. Тэгээд том зорилго тавьчих юм бол ядрах гэдэг учраас жижигээр явах хэрэгтэй байх нь. За дараагийнх нь зүйл болохоор би хийгээд байвал болно гэж боддог байсан байхгүй юу? Хийгээд байх юм бол амжилт нь ирнэ тий. Хийж байгаа хүнд боломж нь гарч ирдэг. Боломж гарч ирнэ. Гэтэл бүр эхлэх үед үлээ. За хийж байгаа л бол боломж нь гарч ирнэ итгэдэг байсан. Хийгээд байсан. Тэгэл боломжоо хүлээгээд хийгээд байсан. Гэтэл би буруу үгэн дээр фокусцсан байгаа байхгүй юу? Хийж байгаа бол боломж гарч ирнэ гэд гэсэн чинь би боломж нь яач вэ? Би бол зөндөл юм игээд тань да. Миний боломж хаана вэ? Би одоо гэд ингээд хүлээгээд байсан чинь яг үнэндээ амжилт гэдэг зүйл чинь өөрөө боломж дараагийн шат руу гарах гэхээс илүүтэйгээр тогтмол нэг юма тууштайгаар хийгээд байхыг хэлээд байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ дэр бүр тодорхой болгож хэлэх юм бол амжилттай байгаа хүн 20 жил 30 жил насаараа амжилттай байсан хүн байсан ч заяа. Нэг 3 сар амжилттай байсан ч гэсэн тэр дотор нөгөө хаданд халтардаггүй, харавсан суманд анагддаггүй баатар гэж ярьдаг шүү дээ, тий. Үгүй мэлээ. Тэр чинь 100% амжилттай хүн гэж угаасаа байдаг юм лээ. Тэгэхээр хадандаа халтарсан ч бай, харавсан сумандаа оногдсон ч бай, хөлн дагуулсан байсан ч гэсэн, маргааш цалингаа тавих мөнгөгүй байсан ч гэсэн, тий. Өнөөдөр автобусанд суух мөнгөгүй байсан ч гэсэн, өнөөдөр гараад нөгөө харсан зорилгын төлөө жижиг алхмуудаа хийгээд шархтсан ч гэсэн ингээд зүгээрээ одоо болно да гэд өөрийнхөө ирээдүйд өөрийнхөө зорилгодоо итгэл үнэмшилтэйгээр урагшиж алхалдаг байгаа болвол алдсан ч гэсэн ядарсан байсан ч гэсэн бууж өгөхгүйгээр уртлынхаа алхмыг хийдэг байгаа бол чи өнөөдөр амжилттай хүн гэж өөрийгөө тодорхойлж болох юм билээ. Тим хүмүүс 30 жил шархтсан гэсэн ёсоор байгаад амжилттай хэвээрээ байсаар л байдаг. Тим хүмүүс ядарсан байсан ч гэсэн өнөөдөр 2 удаа хоошоо алхаад 2 удаа бүтлгүүдсэн байсан ч гэсэн 3 хоногийн дараа эргэж босч ирээд өргөжлөл зорилгын төлөө юмаа хийгээд эцсийг үзэж чаддаг гэсэн үг. Тэгэхээр амжилттай хүн гэдэг бол 100% бүтээмжтэй хүн биш. Амжилттай хүн гэдэг бол өдөр болгон 20-70% бүтээмжтэй ч хамаагүй өөрийгөө голохгүйгээр үргэлжлүүлээд зорилгын төлөө алхаад байдаг хүний хэлнэ гэсэн үг. Ойлгомжтой юу? Тэгэхээр энэ олон зүйлсийн дараа ихэлсний дараа бүх зүйл сайхан байхгүй. Уналттай үед зөндөө гарч ирнэ.
шүн оргоо онох үе байж болно. Хийж байгаа зүйл чинь хэр том бэ? Эсвэл чамд хэр чухал бэ гэдгээс шалтгаалаад чи шүн нөгөө нойргоо хонох хүмүүстэй муудалцах, найз нөхөдгөө болох тэгээд нэг тогтоосон стандартаа барьж чадахгүй болохоор өөрийгөө голох, би чадахгүй юм биш үү гэдгээр унах, нэг self doubt гэж ярьдаг би чадахгүй юм биш үү гэд хийж байгаа зүйлээ болчих гэд ундаасаа шантрах гэх мэтчлээ. Олон юмнууд гарч ирнэ. Гэтэ энэ болгоны эцэст хэцүү байсан ч гэсэн үргэлжлээд хийгээд бай гэд хүчлэхээс илүүтэйгээр чиний хийж байгаа зүйл чамайг тодорхойлохгүй. Чи хинбэ гэдэг нь чамайг тодорхойлно. Тэгэхээр хийж байгаа зүйлээрээ амжилтаа тодорхойлох гэхээсээ илүүтэйгээр би өнөөдөр юу ч хийсэн амжилтанд хүрч чадна гэдэг итгэл үнэмшлээ дотроо хадгалаад тэгээд дараа нь ажлаа эсвэл хийж байгаа зүйлээ өөрөөсөө нэгт биш өөрийнхөө эрүүл өөрийнхөө сэтгэл ханамж өөрийнхөө сэтгцийн эрүүл мэнд заяа. Тэгэхээр би гэдэг зүйлийг нэгдүгээр тавиад би хамгийн сайн байгаа. Би хамгийн сайнаар хичээж байгаа. Өнөөдөр би ядарсан байгаа. Гэхдээ хоёрдугаарт нь миний ажил орж ирж байгаа. Тэгэхээр ажил эсвэл чиний гаргаж байгаа бүтээмж амжилт чинь чамайг тодорхойлохгүй. Тэгээд дахиж нэг амжилтанд захих зүйл нь болохоор амралт гэдэг зүйлийг яг өөрийнхөө ажил шиг чухалчилж авч үзээд амарч чадахгүй байгаа болвол цагийн хуваар гаргаж агаад ч хамаагүй миний бүтээмжэд, миний эрүүл мэндэд, миний сэтгэл санаанд хамгийн чухал зүйл бол амралт шүү гэж бодоод тэгээд тэрийг цаг гаргаж агаад хуваар зоож агаад ч хамаагүй хэрэгжүүлдэг байгаарэ гэж хэлмээр байна. Тэгэхээр та бүхэндээ итгэлийнхэн төгсгөл өнөөдөр та нар юу ч хийж иж болно, гитар тоглож сурч болно, жин хасах хийж болно, йога хийж иж болно, жимд явж иж болно, шинэ хэл сурч иж болно, шинээр өөрийнхөө бизнесийг эхлүүлж иж болно, шинэ уур чадвар байж болно, шинэ төрлийн хобби байж болно, гадагшаа сурах бэлтэж байгаа гэж болно, юу ч байж болно. Хийж байгаа зүйл болгоныхоо утга учирыг нь бодоод тэгээд өөрөөсөө хизээч илүү гаргаж тавихгүйгээр өдөр болгоно 70% ч хамаагүй баг багаар хийгээд тэгээд амрах үедээ амарч байгаарэ гэж хэлмээр байна. Тэгээд анхааралтай байвал баярлалаа.